энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн уу бүгдээрээ. Энэ удаагийн хавлог Септембер. За би өнөөдөр хагас өдөр 1 сарын 24. Тэгээд явсан Айсланд буцаад ирсэн. Тэгээд өнөөдөр нэг влог хий гэж бодоод би гараа явчих. Тэгээд цаг ер нь нэлээд орой. Айсландд ер нь нар айгүй шүү. Би яаж байгаа жаргаж байгаа. Тэгээд одоо ер нь бол амар гайгүй гэгээтэд орохоор байна. Тэр чигээс сар амар гоё харагдчих байна. Гэтэ амар цаг агаарын хувьд бол хүйтэн биш. Одоо нэмэх 3 4 5 6 ер нь 10 градусаас доош бага байгаа. Бороо орж ийн. Бороо орохоор энэ завууд амар мөс болчдөг. Тэгээд бусдаар л ажил төлөө хийгээд аж төрж ийн да. Ганцаараа. Ямар ч юм өнөөдөр та эдтэй влог хийцгээе. Атаа тэгтээ бүтэн биш байгаа мөртлөө сэлтгэхээрээ ер нь бол нэлээ хүнсэлтэй байна. За манайхаар бол Айсландын шоколад ирээ гэж энийг бүлийн гэж боддог бас ирчээний тал байгаа. Энэ ихтэй арай өөр юм бол хатаа юм болоо. Ийм байна. Зулчид ер нь бол туйлын явц гэж одоогоор маш их ирж байгаа. Туйлын яг би сайхан нэг драма үзье. Яг тэр Солонгос драмаас хойш харах болгонд амар гоё санагдаж байгаа. Түл талбай нэг юм байна да. Энийг алдартай Center Hotel гэж юу нь бол золчдын амар их буудаг. Plaza Hotel юм да. Тийм бай. Эшег яваад би өнөөдөр нэг Косори гэж бодож байгаа. Энд амар хүүтэн би нэг өвлийн хүрчтэй явуулсан чи арай л халуудаад нэг арай нэмгийн юм болж авъя гэж бодоод явж байна. Айсландд 3 клуб гэдгийг нэг нь байна. Клуб. Хажуу талд Pablo гэж бар байна. Зөвлөгөө шавцгаа. Энэ Айсландын алдартай эквиний газар байна. Орой болохоор ингээд орой чигээр гадаа цаг 5 болж байгаа. Тэгээ хаачдаг Original Icelandic Bistro-ны газар байна. Ер нь хотын төв болох маш их хоолны газрууд байдаг. Тэгээд Айсландын souvenir shop-ууд маш их байдаг. Тэгээд шинэ жил болохоор юм нэг Айсландын Christmas-ийн түүхэн нэг юм ууртай холбоотой нэг юм байдаг гэсэн. Тэгээд энэ ч нэг юм буур ингээд шинэ жил болохоор гараад ирт юм билээ. Харахуулахаар амар гоё юм билээ. Яг ингээд хүмүүс зурм ураг аяг их болт юм билээ. Цаг 5:25 болж байгаа юм шүү. Тийм ээ. Гэнэгчиж. Тайсан тэрч. Ял гэдэг нь Christmas cat. Coturing гэдэг нь болохоор муурхаа Christmas cat. гэсэн. Энэ дээр бич юу яг зөв биш. За яг Christmas cat гэдэг юу юм бэ? Би тийм Christmas-ийн тухай тийм түүх үед юм шүү гэлээ. Одоо энэ дээр байгаа тэр нэг хоёр үгсүүд нь
хүмүүстэй нэг тийм шинэ жил болохоор Christmas-ээр нэг хүмүүс ирж хүмүүсүүдийг айлгдаг болчихлоо. Самтын нэг тийм түүх байд юм блэ. За тэгээ энэ урт хамчи. Зурмаар сахалчтай. Аха. За одоо тэгээ чигээр яваад хоос орцгоо. Энэ амар салхитай байна өнөөдөр би микрофон авч гарч ирээгүй. Сонсогдож байгаа болоо. Би тэгээ дэлгүүр очиж цаашаа жим орох гээд жимийнхаа цогтой явж байна. Ичээд тэдүр 5 цаг суучаад тэгээд гараа явж байна. Гадар ерөөсөө ингэж яваа юм болсон байна. Өмнө Америкээс ирээд өмнө 7 хоног жих ажиллаа хийгээд гадар нэг явжтай. Ажиллаа хийгээд жимэгээл хийж энэ даа та. Тэгээд хасарцгаа. Салаа гэдэг нь болохоор сэлтэй байгаа гэсэн. Сэлтэй байна. За би кост ороод ирсэн. Тэгээ хідэн гадуур хувцсан өсч үзье ингээд авсан байна. Тэгээ та нарт нэгээр нь өсч үзвэл яал нь гоё. Хэлээрээ тэгээ би ингээд байна. За энэ ихнийх нь полтой байна юу? Кашмирли оруулахтай юм шүү байна. Ерөнхийдөө бүтнээрээ яг ингэж харагдаж байна. Нэг амар нэмгэн ч биш юу гайгүй зузаан талтай материалтай байна. Энэ бол юм. Тэгээд ерөнхийдөө ингэж харагдах юм байна. За энэ болохоор дараагийнх нь. Гэтэ яг саяны юутэй ижилхэн. Гэтэ ийм шаргаалангтай юм байна. Тэгээд ингэсэйгээд товчлоод өмсөн загварнаас яг л ижилхэн юм. Энэ болохоор шар нөгөөтг нь хар ийм жоохон ирээстэй материалтай байна. Гэхдээ арай л амар тод үгүй юу? Ямар харагдаж байна. Тийм. Гэтэ нэг тийм жоохон жирэмсэн юм шиг харагдаад байгаа юм. Тийм нэмгээрээ энэ юутай болохоор тий. За энэ л болохоор энэ л болохоор дандаа эсэрс мөрсөн. Эс нь ихтэй гайгүй таарч л байна. Кос ихтэй эсэнд ер нь бол жоох яваад тий. Энэ ч гэсэн өмнө эсэсэн. X-эсэн тий. Хэвч гэсэн өмч үзээ тий. Энэ дараагийнх нь болохоор гадуураа юм нэг жоохон ийм нэг юу материалтай. Хань нэхий ч юм уу тиймэрхүү шиг мэтрэлтэй. Гэтэ айгуу гайгүй дулаахан биш магадгүй гэж үзье. Гэтэ амар жижигхэн санагдаж байна. Гар мар нэг ичгээр. Тимаач. Дэн юм бол нэг амар бол зузаан биш юм шиг. Саяны хоёр бартаг бодвол энэ бол биш ямар таач. Ийм харагдаж байна. За энэ болохоор би өмнө та цаанжиул өмнө бас нэг 100 орж ихтэй харж ирсэн. Тухайн үед бас их сэлтэйсэн. Тэгээ энэ болохоор XS гэхгүй тийм манай ээж дараа нь энэ гоё эсэн штэ гэлцсэн байсан. Ихтэй XS мөрчлөө амар over size юм байна. Энэ бас энэ удаад бас хямдалтай юм байна. Энийг бас сонирхолтой айгу хөөрх юм байна. Жохон хавар момор болчул өмсгөр санагдлаа. Тийм цуг байна. Тэгээ дотоороо зузаан өмсөд ингээ өмсчил бас болохоор байгаа гэсэн юм. Ямар ч том over size болохоор эсвэл ингээд юу ичж болно, ингээ уйчж болно. Нэг иймэрхүү байна. Энэ ямар артлаас нэг юм. Хүртэлтаа нэг иймэрхүү харагдах юм байна. За энэ болохоор хамгийн сүүлийнх нь гэтээ амар сони юмны бүс нь ямар доор юм бэ ч одоо эргэтэй хүн шиг харагдаад ах юм.
Энэ овог нь бол хамгийн ихний үдсэн шиг мөртлөө бүстэй. Тэр чинь болохоор ингээ бүсгүй болохоор ингээ жоохон жимсэм шиг харагдсан чи. Энэ л болохоор өг нь гоё ингээ барьж байгаа мөртлөө бүс нь амар твсэн үү. Ч одоо ихтэй үе хувц шиг. Ийм доор ах юм. Энэ юу гэсэн үг вэ? Сони. Энэтэй бас материал нь яг нөгөөдөлтөө ээжлэн энэ ихтэй сэлгүйсэн заяа. Нэг юм байна. Та нар юу гэж бодож байна? Ихтэй эртөө нэгсэн болов. Мэдгүй. За нэг иймэрхүү байна. Хамгийн ихний хүү, хоёр дахь хүү, гурав дахь хүү, дөрөв дахь хүү, тавтах нь уу? За тийм. Юу гэж бодож байна? Та нар бичээрэй. Айсландд амьдрах энийг гоё юм туйлын туяарна. Нөгөө юм нь машин мэлтэргэтэ зөмбөр явах хэрэгтэй бол. Sad life. Сайн уу. Өнөөдөр би гэрээсээ гараа явж байна. Тэгээд танартай хамт кафе орцгоё. Өнөөдөр бүтээсэн өдөр. За цаг жоохон орой болж байгаа. 1 сарын 25 2027 болж байна. Тэгээд би тийм гоё бүтээсэн өдрийг кафед сууж нарийн гоё эхлүүлээгүү. Тэгээд хамтдаа кофе шоп орцгоо бид гоё ууших дуртай ном авцсан. Тэгээд намаа гэртээ унших гэхээр хайр мэдгүй би намаа хайрлаа. Гоё хамтдаа кафед орж ном уншсан. Кофе уух, гоё пастри идэх гэж бодож байна. Тэгээд надтай хамт Айсландд өдрийг өнгөрөөцгөөе. Аим гоё нэртэй. Ийм гоё нэртэй. Айсландд ер нь л одоо нар өдөрт 3 цагаас тусч байна. Тэгээд тийм байна. Дараагийн бичлэг.
За би танарт Айсландын гудамж одоо 1 сарын 25-нд ямар хөө байгааг харуулцгаая төв гудамжаар. Нэг хэмээр бол хүйтэн биш нэмэх 2-3 градустай бай. За энэ бол хамгийн алдартай Rainbow Street бай. Энэгээр яваад нэг газар оруудаад би нэг кофе шопоос миний хамгийн дуртай almond croissant авч үзье гэж бодож бай. Зоолчид юу нээр ихтэй байдаг. Хүмүүс ингээл эсэмсийн зураг авахуулаад ингээ явж байна. Япон хоолны рестораны юу л шүү. Аль бисний ийм төхөөрөмжтэй ирсэн хүмүүс байна. Ачир нөгөө Айсландын хамгийн өндөр барилга Reykjavik. Гэтэ Айсланд явах бусад хотуудын өндөр барилга байхгүй. Ийм байна. Rainbow Street-ээр ингээд явж байна. Хамтдаа хамт эсвэл хоёр боцгоо. За даашаа ямар харагдах вэ харуулъя. Энэ ч кофений газар байт юм биш үү? Кофе гэдэг нь кофе гэсэн. Амар гоё настай өдөр байна. Нар харагдахгүй байгаа үед нар харахаар аюу их баярлалтай шүү дээ. Нарны хамсалт энэ төрж байгаа юм болохоор тийш яваад явал тэр юм дээр очино. Сүм дээр очино. Гэтэ миний хайж байгаа кафе тийш буугаад байгаа. Одоо тийш явал штэ. Танаас гоё байна. Шууд хатын төгөөсөө далаа. Ийм л газар амьдарч байна да. Хөвсгөл талын тасган гэдэг шиг. Айсланд гэдэг тасганд амьдарч байгаа. Нэг юм байна да би. Midtown Reykjavik гэдэг гудамжаар явж байна. Хот сугаалгын газрууд байна. Одоо ийшээ буугаад миний дуртай кафе руу орж үзэсгээ. Дуу сонсоод явахаар яриг гэхээр болох шүү ээ. Ийм сайхан өдөр Айсландд болж байна. Өнөөдөр 1 сарын 25 цаас мэсний сураг бололоо. Oh yeah, тэр my favorite bakery is there. Энэ харж байна. 280 bakery. Bakery гэдэг Айсландаар Bakari гэж бичдэг. Шинмат. Тэгш артлаа. Энэ bakery газар байна. Broad гэдэг нь bread, bakery, drink, coffee гэж байна. Энэ болохоор Айсландд алддаг cinnamon bun. Энэ peanut chocolate гэдэг almondтэй биш үү? Тэр нь зүгээр peanut chocolate байна. Энэ cinnamon roll-ууд байна. Тэр иймэрхүү юм зардаг газар байна. Энэ л та болохоор ингээд зүгээр хосон юм мэдтэй ийм газар байна. Ингээд зааж үзцгээе. Аваа жоохон би дуртай кафе нэгийг би дуртай almond croissant vanilla
and cheese. ini vanilla, cinnamon, espresso glaze, peanut chocolate, sour croissant. Yes. Can I have one almond croissant? Yeah, would you like it with or without chocolate? Without chocolate. Yeah, thank you. Chocolate steps with me. Chocolate culinary. That's it. Thank you. Yep. Would you like the receipt? No, it's fine. Thank you. Get the one. Okay. Very good. So that's all. Opa. So that's all. Энд жоохон сууж байгаа. Тэгээ тийшээ юуны тийшээ явж жоохон далаа арчаад тэгээд явъя гэж бодож байна. Аманд croissant авчлаа. Иймэрхүү байна. Энэ бүр үнэхээр гоё. Миний бүр хизээч юм гоё croissant идэж байгаагүй. Тийм croissantуудын нэг байна. За тэгээд явцгаая. Өөний кофе шопт ороод номоо унших хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо зүгээр нэг гоё кофетэй газар ороод тэгээд энийг идэж болох байвал идээд тэгээд суцгаая. Энэ ролын мэрчэж гар хүрэхгүй. За би тэгээ саяны авсан 10% гаргаад тэгээд нэг кофе шоп байсан гой хөнгөө юм тухтай газар байсан. Тийш ороод ирчлээ. Хажуудлаараа яг юм. Тэгээд кофе гоогаад croissant идээд тэгээд ном уншаад let's enjoy my Sunday. Сайн уу бүгдээ энэ удаагийнхаа влог Татан морил. Тэгээд өнөөдөр болохоор 2026 оны 26 гарсан байна тий. 26 оны 1 сарын 25 цаг 2:58 болж байна Айсландд. Тэгээд би гэртээ байж байгаа. Өнөөдөр гоё кофе шопт нэг тийм влог хий гэж бодоод гараад ирлээ. Тэгээ би болохоор өмнөх влогууд дандаа Америк явсан влог байсан. Тэгээд би энэ удаа Айсландд буцаж ирсэн миний влог байх болно. Тэгээд би болохоор нэг латте авсан. Тэгээд кофенээсээ ганц болгох чи цаг ер нь бол 3 болж байгаа болохоор эртхэн уухгүй болохгүй. Би яг oat milk-тэй латте авсан байхгүй юу? Тэгээд oat milk байнга уухад бол муу. Гэхдээ нөгөө нэг зүгээр regular milk уухаар заримдаа амар гидс жоох юу болоод идэг. Тэгээд энэ удаад oat milk авсан байна. Тэгээд саяны миний дуртай bakery гэдэг bakery-гаас болохоор croissant авсан. Тэгээд би жоохон юм айчээд уншиг хүсэж байгаа номоо аваад гараад ирсэн. Тэгээд номоо уншаад хагас бүтсэн өдрийг гоё өнгөрөөцгөө. Надтай цуг байгаарай. Амар гайхалтай заяа бүр ингээд яаж ийм гоё хийдин гэмээр. Гэтэ өнөөдөр жоохон тийм хатуу байна. Дээгүүрээ ингээд амар аалгандынхаа юутай самартай. Топпинг нь болохоор ийм sugar powder гэдэг үү? Тийм powderтай. Тэгээд хатуугаас тооцвол өнөөдөр бол ер нь айгүй гоё. Тэжгүй байна. За тэгээд 1 сарын 1-ний орой биш
биш ээ. 1 сарын 2-ны өглөө юм бэ. 2-ны өгөөрээр Айсландаа буцаж ирсэн. Тэгээд ирээд ер нь манай ажлын одоо яг хамгийн завгүй үед эхэлж байгаа учраас завгүй ажиллаа хийсээр агаад ерөөсөө влог энтер бол бичсэнгүй. Гэтээ саяны 2-3-7 оны хугацаад ямар ч хэсэн өмнөх влогууд оруулсан. Өмнөх влогуудаа оруулж дуусгасан байгаа. Тэгээд одоо болохоор ер нь завгүй үед болохоор хэсэг Айсландда байна. Тэгээд би энэ удаа ягаад ч гарч өөрийнхөө дуртай спотдоо очиж кофе унгаа, намаа уншаад, гоё pastry идээд бүтээсэн өдрийнхөө влогийг эхлүүлье гэж бодсон байгаа. Тэгээд энэ дээр сонь сайхан юу вэ гэвэл Айсландд ер нь бол нар их ховор харж байна. Өдөрт нэг 2-3 цаг л ер нь бол нар харж байгаа. Би та нарт хэдэн цаг харж байгааг нь харуулъя гэвэл 4:52-т нар өнөөдөр жишээ нь бол байх юм байна. 60 юм байна. Тэгээ өглөө 10:30-д байсан гэхээр гайгүй 6 цаг юм биш. Одоо гайгүй урцаад байгаа юм байна. Өмнө нь болохоор амар цөөхөн бисэхгүй 11 мандат 1-2 моёр гэж жаргаадсэн. Тэгсэн чинь одоо гайгүй болчих. Одоо болохоор 10:26-д мандат тэгээд 16:52-т бол 60 юм байна өнөөдөр бол. Тэгээд нөгөө нар ойртож байгаа болохоор бас арай гайгүй болж байгаа. Цаг агаарын хувьд бас ер нь гайгүй дулаахан болж байгаа. Нар харахгүй хэцүүч гэсэн хаяа ингээд туйлын туяа бол айгүй их харж байгаа. Тэгээ би туйлын туяа харах үедээ дандаа нөгөө утсаа дандаа босоогоор биччихээд байгаа болохоор өөрөөсөө та эдэд харах тийм бичлэг бол аваагүй юм байна. Дараагуудаа тааруул авъя. Ингээ хажуудлаар нь ингээ гоё харагдуулаад. Гэтэ амьдрал дээр туйлын туяа шал өөр харагддаг. Та нар дээр нөгөө юу гэдэг киног үзсэн үү? Netflix дээр гараад байгаа. Юу лээ? Хайр орчуулагдах уу гэдэг нэртэй кино байсан баха. Тэрэн дээр болохоор туйлын туяаг харуулдаг байхгүй. Тэгээд гэсэн чи тэр ингээд амар жоохон компьютер графикаар харуулцсан лээ. Тэгээд ер нь бол жинхэнэ амьдрал дээр бол тэгж харагдахгүй. Ер нь жирээнүүдээр ямар байрлалд хаан зогсож байгаагаас айгүй хамаарна. Зарим үед жишээ нь ингээ гудамжны гэрэл мэрэлтэй үед бол харагдахгүй. Яагаад гэвэл би хотод байгаа болохоор хэрэг хөдөө гарвал нөгөө нэг гэрэл нь ямар ч өөр гэрэл авахгүй болохоор хөтөлөд ямар ч тод харагдана. Гэтэ хотод заримдаа бол амар тод харагддаг. Тэгээ сайхан нэг удаа болохоор арай тийм өөр төрлийн төлөмж ярсан. Тэр нэг айгүй сонирхолтой байсан. Ингээд бодож ирснээс амар тийм өөр ер нь бол байнга ногоо өгдөг байдаг. Тэгээд сая болоход харагдахад нэг тийм ямар өнгөсөн ногоон биш цэнхэр тийм purple өнгөтэй тийм содон юу байсан. Тийм төлөнд яанууд их харж ийн. Ер нь бол хүн болгон харахад ер нь бол аз айгүй хэрэгтэй гэдэг жилээ. Угаасаа чи яг харагдана гэж бодож исэн ч гэсэн чиний байгаа ингээд локейшн харагдахгүй байх тохиолдол маш их. Тэгэхээр ер нь бол азтай уул харна гэсэн. Тэгээ дараа харуул та нарт бичлэг хийж авъя гэж бодлоо. Тэгээд би болохоор саяны 2-7 хоног эхний 7 хоног ирээд офс дээр ерөөхдөө ажиллаа хийгээд өмнөх engagement-уудыг catch up хийгээд тэгээ одоо болохоор сүүлийн 2-7 хоног болохоор нэг өөр client-ийн офс дээр ажиллаж байгаа. 7 хоног болохоор client-ийн офс дээр ажиллаад консолын ажлуудаа ер нь дуусчвал тэгээд офс дээр ажиллаж дараагийн client руугаа ажиллаж эхэлнэ. Тийм байна. Ажил ер нь бол завгүй. Гэтэ яаж завгүй байсан Монгол дахь завгүйг бол хизээч гүйцэхэргүй гэх юм уу? Энд ингээ busy байгаа ч гэсэн үсрээл би хизээч нэг 11 12 хүртэл эсвэл үүр цайтлал ажиллахгүй байгаа. За хамгийн оройтой нэг 7-8 хүртэл ажилладаг ч юм уу. Тэр нь болохоор эднэрийн хувьд энд байгаа хүмүүсийн хувьд бол нэлээд их ажиллалт. Тэгээ энэ хэд болохоор ажлаа 4-5 гэж таардаг, стил тартгаараа тарчаад тэгээд орой очиод гэртээ ажиллаа яадаг гэсэн. Тэгээ би тэрийг яг асуусан. Тэгээд тухтай газараа очиж өөртөө ер нь бол ажиллаа хийдэм шүү аа. Тэгээ манай клиент болохоор манай гэрээс нэлээд хоол. Тэгээ автобусаар ингээд явж очдог. Тэгээ автобусаар нэг 30-40 минут тэгээд автобус сольж молж явдаг учраас ер нь бол өглөө зүгээр хам хум сүпсап гэл ямар ч хэсэн гараал клиентийнхаа юу дээр очдог. Тэгээ манай клиент болохоор ер нь бол Айсландын нэлээд том компани.
Тэгээ ингээд ажилчдынх нь ингээ хангамж аюу сайтай. Одоо жишээ нь жирийн газар ингээд ажилчдын хоол бол нэг амар гоё биш байдаг байхгүй. Тэнгүүт тэр клиентийн болохоор ер нь аюу гоё. Тэнгүүт манай ер нь бол хамт аудитын баг хийж байгаа хүмүүсүүд бол ер нь юу ах туртай. Тэр клиентээр ажиллаж хоол аюу гоё гэж хэлчихсэн. Тэгээ ер нь л яг дайггүй гоё хоолтой. Би та нарт нэр амар сони юм хэлэх үнээрээ. Өмнө 7 хоногт 4 дахь өдөр илүү 5 дахь өдөр ч 5 дахь өдөр гэсэн байна. Тэгээд Iceland Croatia гэдэг чууд ямар болсон бол тэр улс хоёрын хооронд болохоор тийм гар бөмбөгийн тэмцээн бас Европын аврах шалруулах ч юм уу. Тэгээ гар бөмбөг гэдэг нь болохоор волейбол бол биш. Гэхдээ ингээд хөл бөмбөг шиг хэрнээ ингээ гараараа барай яваад ингээд гол хийдэг тийм спорт юм билээ. Би ерөөсөө гар бөмбөг гэхээр хайваа гайхацгүй хандбол гэж манай ажиллахад тэгээд хандбол гэж юу гэсэн волейбол юм уу гэсэн чи үгүй гэд. Тэгээд тэр тэмцээн болоо. Тэгээ ер нь л амар тийм улсын тэмцээн болоход амар дэмждэг. Тэгээд гэсэн чи яг 5 дахь өдөр тэрнийхэн тэмцээн болоо. Тэгсэн чи ингээд кафетерид амар том дэлгэц авчраад тавьсан. Тэгээ бөөнөр ингээд үзэх гээд ингээд дэлгэц бэлгэцээ ингээд өгчүүлсэн байсан. Тэгээ спешиал хоол гээд ямар хоол исэн гэж бодож ингээд би Shark нэм ахын амсаж үзсэн. Бүр ингээд вау. Ер нь бол Айсландад ирвэл Shark нэм бах тий Shark нэм бахтай хамт уудаг нэг тийм шот арх байт юм бэлээ. Тэрийг ер нь бол энэ хоолны газрууд ер нь бол аюу их зардаг. Жуулчид аюу их уудаг. Ингээд авдаг гэд би сонсчихсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэрийг яг идэж үзэх боломж олтоод идэж үзвээ. Тэгээ Shark нэм бах ч аюу гүсэн доо. Нэг тийм Монгол архинд хийцэн загсны мах шиг ч юм уу тий. Амар тийм эсгэлэн байсан. Тэгээ би амар гайхаад. Тэгээ би нөө хоолоо идэхээс өмнө төрүүлээ тэрийг амссан чи ингээ амнаас ерөөсөө амт нь гардаггүй. Амар сонио амттай. Тэгээ ингээд би бүр амар жоох нэг амссан байхгүй. Ингээд нэг дөрүүлж нэг л авсан. Тэгээд тэгсэн чи ерөөсөө амнаас гарахгүй. Тэгээ би бүр вау. Ер нь л яг амьдралдаа нэг удаа try хийгээд идэхэд зүгээр. Гэхдээ ойрхон бол идэх ер нь бол хэцүү идэж чадхааргүй гэсэн. Тэгээ Айсланд хүмүүсүүдээс асуусан чинь болохоор тэр хэд ер нь бол аав ээжүүд нь аюух туртаа гэсэн. Ер нь бол настай хүмүүсүүд нь бол нөгөө нэг идээд сурцсан болохоор дуртай гэсэн. Тэгээд өөртөө болохоор их амар дуртай биш гэж хэлээ. Гэтэ яг уу тэгэл Айсландын нэг өөрсдийнх нь үндэсний хоол болохоор яг уу тэгээс сонирхсан. Тэгээ манай Монголд идэх шиг стүүжин бас байсан ямар сонирхолтой. Стүүжин цус мус илэг мэлэг ингээд хэлбэрт оруулаад тавьсан байсан. Тэгэхээр ер нь бол Айсланд ихэнх хоол нь ер нь жоохон Монголтой төстэй. Одоо жишээ нь зүгээр ресторан болохоор Монгол толгой уршил зардаг аахгүй юу. Тэгэхээр ер нь монголжуу хүмүүсүүд юм шиг байгаа. Гэтэ арай өөр. Морс ер нь бол Монголтой маш их ижилхэн. Тэгэл Монгол гэдэг эсвэ хахаар ер нь бол амар тийм ойрхон хүлээж авдаг юм шиг байгаа. Энэ улсын хүмүүсөө. Тэгэж би нэг Shark нэм байхаа өмнө 7 хоногт идлээ. Тэг өмнө 7 хоногт би нөгөө сая Америк явж ирчээд ер нь бол 26 он бас гарч ийн жоохон тууштай бай гээд амарлаг пилатес класстай аягүй хойрхойх явсан. Гоёсэн. Тэгээд Айсланд сурах курст явах ирэх маань одоо нэгдсэн байхгүй. Тэгээ би сурыг гэж бодсон боловч одоо яг ажил бизи болж эхэлж байгаа болохоор ер нь ажилдаа анхаарыг гэж ер нь бол Айсланд хэл сурахаа төр хойшоо тавьсан байна одоогоор. Тэгээ сайхан манай ажилдаас Өмнөд Африкаас нэг охин шилжиж ирсэн. Амар тийм өөр төрлийн хүмүүсүүд илээ. Өмнөд Африкаас ажиллаж байгаа 2 дахь хүн маань болж нэг нь болохоор манай нөгөө хэлжсэн директор байнга ажилладаг менежер маань байсан. Одоо директор болсон. Тэгээ саяны охин болохоор шилжиж ирсэн. Тэгээд бас амар өөр улсын төрлийн хүмүүсүүд илээ. Ер нь бол гадаадад ажиллахын нэг юм нь болохоор өөр улсын хүмүүсүүдтэй их ажиллаж ингэж харилцаж үздэг юм байна гэдгийг ер нь ойлголоо. Зарим улсын хүмүүсүүдтэй үнэхээр ойлголцохгүй юуд бас байна. Тийм санагдсан. Тэгээд өөр чинь сайхан явлаа. Тэгээд Америк гоёсан, гэрийнхэндээ уулзаад, хамаатан саднуудтайгаа уулзаад гоёлаа. Тэгээд буцаад Айсланд ирээд тэг нөгөө нэг чи шинэ орнд ирж амьдраад ингээд таньдаг гудамжтай явдаг кафетэй хүнсээ авдаг дэлгүүртэй болчвол чи ер нь боллоо гэсэн үг гэдэг шиг би яг 11 сар болчих иж одоо яг тийм болсноо анзаарсан. Тэгээд дасан зохицож байгаа юм болоо да гэж бодсон. Гэтэ яг 100% бол тийм биш. Тэгээд
энд ирсэн манаас амар том сонирхолтой амьдралын алхмуудны маань нэг байсан. Тэгээд нэмэн гэтээ би удахгүй Айсландаас явах байхаа. Нэг удаан бол байж чадахгүй байхаа. Ганцаараа байгаад ер нь улам дотгошоогоо болж иж магтгүй. Сая гэрийнхэнтэйгээ уулзсан чи манай гэрийнхэн тэгсэн ингэ. Чи их удаан байсан чи. Удаан байсан чи юм ярих ч үгүй тийм хүн болцсон байна гэдгсэн. Тэгэхээр I don't wanna be like that kind of person. So тэгэхээр өөр нэлттэй өөрийнхөө юу яадаг тийм газар руу явъя гэж бодож байна. За тэгээд Айсландаар сонио хачин тийм байна да. Зөөлчөд маш их ирж байна. Тэгээ айгүй сони юм би хэлэхгүй нэрээ 2026 он гараад нэг юмны өөрчлөлт орсон нэ гэсэн тэрний өсөн гэсэн чинь энэ бензиний үн буурсан гэсэн. Тэгээ би тэрийг манай дүүд хэлсэн чинь Монголд ч бүхэл юм өсдөг байтал энэ он гараа буурт юм байна гэж гайхаадсэн. Тэгээ тэрийг бууруулсан гоо зөрүүлээд электрон карууд Америк ундаг ахгүй Tesla Tesla ингээд цэнгэлдэг карууд. Тэгэхээр бензиний хувийг бууруулаад зөрүүлээд майл татварч юм уу тийм нэмсэн гэсэн. Тэгэхээр ер нь бол яг дүндээ дүн. Гэтэ яг нэг юм бууруулж нөгөө юм ихсгсэн юм шиг байлээ. Тийм санаач юм байна. Тэгэл туйлын үеэ харагч байна. Айсландд өнгөрч байгаа өдрүүд ингэж өнгөрч байна да. Ер нь бол маш тайван хот болохоор тэгэл бүх юм ч гэсэн айгүй тайван. Тийм л өнгөрч байна. Та нараар сонирхож чи юу байна? Бичээрэй, комент үлдээгээрэй. Ийм удаан ярьдаг влог оруулаагүй юм байна. Тэгээ би одоо ном уншаад, кофе гоогаад, круассант идээд гарлаа. Энд амар олон хүмүүс ороод ирлээ. Тэгээд олон байхад бичлэгийг суугаад гарч явах хэцүү юм байна. Тэгээд see you. Саяны кафе ер нь жоохон баар исэн юм байна. Коктейл хийгээд хүмүүс усаа ороод ирлээ. Тэгээ явъя дөө гэртээ харч цүнхээс олчоод жим орё гэж бодож байна. За ингээд явцгаа. Биш хаартаа. Ийм гоё таваарч байна. За амар чисэн бодож байсан юмнуудаа хийчлээ. Энэ амар гоё газараагаас хүмүүс энд суугаад байсан. Кафе ингээд суудаг. Энэ л болохоор ихтэй кофе ноцгүй байлаа. Пастри ноцгүй байлаа. Нэг юм жооцгүй байсан. За ингээд хараач жим оройдоо. За энэ удаагийнхаа влогтой хамт байсан баярлалаа. Одоо бүр хавар шиг гоё нөө өнөдөр дулаахан. Сайхан цагаар гартай өдөр байна. Биндигийн амралтын өдрөөр л юм бол юм дөө. Амралтын өдрөөр л нар харж байгаа болохоор
Өглөө ажилдаа яваа буцаа яваад харах бол очроос. Нар харах чинь бас өөрөө хэмдэрлийн лагшри шүү. Гадаа буцаад харах боллоо. Нар айгу хорсон жаргаж мандж жаргаж байна. Ууган жим явах гэсэн тэгээд ийм тав юм бариад яаж жим явах уу гэд уцаж гэлөөг орчоод гарах уу эсвэл маргааш нэмэс явах уу. Би маргааш өглөө хот тийм пилатесийн анги бүгэлцэн тэгээд тийшээгээ бараг шууд явах уу гэж бодож байна. Энд нэг Айсланд амар алдартай хот дог зардаг хүмүүс амар иддэг. Радисон блу энэ ч бас байдаг юм биш. Оройд энэ жоо салхитай байна. Тэнгэр мэнгэр амар тийм хар хөх байна. Амар салхи. За буцаа. Одоо ер нь Айсландд ирэхэд туйлын үе харахад хамгийн зөв үе гэсэн. Тэгэхээр та хэд ирэхээр төлөвлөж байгаа бол нэг 12-11 сарын сүүлээс 3 сарын сүүл хүртэл ер нь бол сайн харагддаг гэсэн. Тэгэж ирээрээ гэж хэлье. Тик төрслөө бүр үнэтэй байд юм лээ одоо. Нэлээд үнэтэйсэн. За тэгээд гэрлэг байцгаая. Би ч өөр юм аван дэлгүүр орно гэж боддоогүй те. Окей. Би нөгөө Америкаас ирэхдээ Талын Монголын хідэн шүл авсан байсан. Тэд нар бүр үндэ л гоё. Яг Монгол хоолоо идэж байгаа юм шиг гоё байгаа. Тэгээ сая би жоохон Талын Монголынхаа лавшаа гэсэн одоо орж тэрийг эдий. За төчтэй тэр центр хөлтөл харагдаж байна. Парламентын орчныхаа нурслын талбай нэмчээ харагдана. Та нарт ямар сонирхолтой юм хэлвэл Айсландын ерөнхийлөгч эмэгтэй хүн байдаг. Тэгээд тэрэнд орж байгаа хүмүүсийн тийм бааруудад сууж тэмцээн айгүйх үзэж байгаа юм байлээ. Тэгээд 5 дахь өдөр өчтөр ажлын ээж авсан чинь манай ажлынхан шууд ажил дээр том проектөртэй дэлгэцээд өгөхгүй юу? Тэрэн дээр зүгээр нэг талд нь митинг шууд бүклэнгүүтэй хажуу талд нь юу ажиллаа? Тоглолт үзээд ажиллаа ижлээ. Тийм л жил хүмүүсүүд байна. Шинэ жил дууссан ч гэсэн би нөгөө шинэ жилийнхаа мод илтрийг хураахгүй биш үү? Харах юм бол тийм бац. Ингэж харагдаж байна. Гоё ирч шүү. За ингээд гэрлүүгээ харъя да. Тэгээд өөр юм бол хэлчихгүй шүү байна. Тэгээд бай бай. Влог таалагдсан гэж найдаж байна. Дараагийн влогоор уулзцгаая.